За чи минь сандраг үзтээ өнөөдөр ажлын сүүлийн өдөр болж шүү дээ хөө. Сайхан тайван тэгт. Сандрч хэрэг үзтээ. Чи ч уусаа гайгүй байдаг та минь. Танд юу вэ гэж яг гарна. Харин тийм би бүр бас юу яагаад нэг сандрч. Би бол гайгүй. Энэ ч л би ч гайгүй. одоо бас яг насаа болсон ажлын жил маань болсон энэ өөрөө бас одоо гарыг гэсэн бас жилийн өмнөөс бэлтгэгдсэн. Тийм учраас бас сэтгэл санаа бол ямар л байхгүй гайгүй. За хэдүүлээ доошо буух одоо цаг нь болж байгаа шүү. Айлдааны тугаа залан жавхаалаг залуус алхан багтал бахархлын үнэн сэтгэл догтлуулан бүлэглэн 30 жил алгасан жагсаалын талбайн нүргэлэн гадна энэмсэглэн харагдавч дотроон тэр гойныглэн. Харин залуулаан туган жагсаалын талбайд анх адсалсан шигэ хүндлэн намрын өчигдөр юм шиг санагдах 30 жил харвж өнөөдөр түүнийг нулимс туслуулан өднө. За миний бие Монгол улсын цэргийн албан тухай хуулийн дагуу цэргийн алба хаах насны дээд хязгаар төрж өөрийн өсөлтөөр цэргийн алба хаасан тэтгэврээ тогтоолгож өнөөдөр та бүхнийхээ өмнө шинэ даргатай ажлын хуулийг хүргэж өгч ангийнхаа байдлын цугад хүндэтгэл үзүүлж байна. Ингээд шинээр томилогдсон дэд хурандаа бат жаргал болон ангийнхаа нийт бүрэлдэхүүн та бүхэнд цаашдын алба амьдрал ажил үйлсэнд өндөр амжилт сайн сайхан бүхнийг бүсэн өрөөж байна. Ингээд баярлалаа та бүхэндээ. Яг отродын дараагаар ажиллаж байгаа хугацаанд бол нэг зүйлийг би бол яг өөрөө гой санаанд тогтоож авсан юу гэвэл энэ хил хамгаалалт улсын хилийн энэ дархан байдлыг хангана гэдэг бол зөвхөн хүн л хийдэг юм байна. Энийг хийж байгаа хүмүүсийнхээ одоо эрх ашигыг бид нар бодол хамгаалж явах хэрэгтэй. Нийгмийн асуудлыг шийдэж явах хэрэгтэй. Тэгжээж бид нар өнөөдөр энэ хүмүүсээ хил хамгаалах үйлстэй сэтгэл хоёр дахгүйгээр явах нөхцөлийг хангаж өгч бид нар шаардлага тавьж явах хэрэгтэй. Ийм бодол орж ирсэн л дээ. Отродын дараа аливаа шийдвэр гаргахын тулд хамт олонныхоо санаа бодлыг сайн ойлгож доороос гарсан тэр санаачлагын ажил болгож явах юм бол энэ ажил өөрөө аяндаа явцдаг. Ер нь отродын дарга одоо бүгдийг мэддэг. Отродын даргын гаргасан шийдвэр бол одоо хууль мэт, ёс мэт биелдэг байх ёстой. Би л одоо зөв шийдвэр гаргасан гэд ингээд зүтгээд байх юм бол гарсан шийдвэр нь амьдрал дээр албан дээр хэрэгжих бол маш хэцүү. Өөрөө албан амьдралаа залуулаа явж байгаа энэ улсуудад бидний гаргаж байгаа шийдвэр хүндрэл болж очих ёсгүй байхгүй. Хүний албанд нь тэр амьдралд нь тэр хүндрэл болох, дарамт болох ийм шийдвэр гаргаж огт болохгүй. Би энэ утгаараа л тэр хүнд гай болохгүй бай гэдэг чинь тэр энэ утга санаа нь бол чадж байгаа хүн бол чадж явж явах нөхцөлийг бүрдүүлээд өгч байгаа. Бас алдаж оноод байгаа чадахгүй улсуудаа бид тусдсан болж явах хэрэгтэй. Энэ ажилдаа бүр үнэхээр энэ ажилдаа стол би энэ ажилдаа сэтгэл зүрхээ гаргаж чинь гэж боддөг юм шиг байна. Тэгэл тэр югаараа ч үдий зэрэгтэй бас ингээл хурандаа хүртлээ явсан бах гэж би боддөг. Батбаяр дарга ирээд анхныхаа одоо үүрэг өгч байгаа. Ажлынхаа өөрийнхөө арга барил зарчмыг дандаа ярьж ин л да. За над дээр ирсэн дарга энийг яах вэ гэдэг асуудлаар орж ирэхгүй. Дарга энийг ингэж хий. Хоёроос дэш хөлбөртэй. За энэ чи юм байна. Өөр одоо шийдэх ямар арга байна гэсэн. Хоёр дахь хөлбөр нь энэ асуудлыг ингэж шийдчихмээр байна гэсэн. Ийм хөлбөртэйгээр л хүмүүс орж иж байна. Түүнээс дарга энийг яах вэ?
тэрийг яах вэ? Ингэчгүй гэсэн асуудлаар би хүлээж авахгүй гэсэн. Тэгэхээр чи хүмүүс чинь идэх чинь санаачлаг гаргана, албандаа хандлах нь өөр. Юунаас заах вэ? Дарга тэгээд хийчих байл. Дарга юу гэж байна? Тэгээд ингээд явчихдаг биш. Ингээд доороосоо хүмүүс санаачлаад ингээд ярилцаад шүүгдэд ингээд гараад ирсэн юм чинь дарагдаж нэгдүгээр хэлбэр болдог байсан баг. Энэ эргээд хөрсөн дээрээ буух ажлын үр дүн мэдээж одоо өөр л тусна л да. Хамт олно доод ажилчдаа бас их дэмждэг. Бивэл яах вэ? Миний энэ хөдөл гэсэн ийм сайхан сэтгэл өөрт маш их байдаг. Тэр ч утгаараа энэ хүн маань хөлийн зэргийн хэмжээнд бас 23 жил одоо ангийн зархичийг хийлээ. Төгсөж ирээд ажиллаж амьдэрсэн хугацаанд 44 жил байдаг юм байна лээ. Тэрнийхээ одоо бараг 50% нь ангийн зархичаар ажилласан. Ямар хүн гэж одоо удаан хугацаагаар ангийн зархичаар ажиллах вэ гэж. Тэгэхээр бол одоо ер нь ил тод ойлгомжтой л байна гэсэн. За миний тухайд Батбаяр урандатайгаа 2 удаа 2 анги төрөдөд хамтран ажиллаж байсан. Тэгээд энэ дээр гол нэг зүйл өмсөд тэмдэглэхэд бол Батбаяр урандагийнхаа удирдлагынаас 2 удаа дэвшиж ажилласнараа их бахархдаг. Энэ мэдээж даргын маань одоо надад сургаж зааж зөвлөж байсны ач тус. Энэ хүний нөмөр нөөлөг бас байгаа бах гэж ойлгож байгаа. Олон жил ажилласан отрын дарга нарын түүчээ гинэд явж байгаа гэж ойлгож байгаа. Энэ чинараараа цэргийн даргын үед зарчимч, шударга, цэргийн хэргийн өргөн мэдлэгтэй бас хүнээ гэсэн гол одоо тушаа шийдвэрхөөс гадна хүнээ бас боддог. Заавал одоо хүнээ судалж ээж тухайн ажил албан шаалдан тавьдаг. Эргээд хүндээ хариуцлага үүрүүлдэг. Бас тэр чинээгээр итгэл өгдөг. Мөн одоо нэлээд өндөр зарчим шаардлагатай ийм давуу чинаруудыг бас ойлгож өгдөг. Мөн одоо бичиг хэргийн чадвар нэлээд сайн. Ялангуяа аливаа зүйлийг бол маш сайн нэгтлэн шалгаж эцсийн боловсруулалтын шатлан дээр өөрөө одоо хэмж ингэж шийдвэрлэдэг. Энэ талуудын одоо хүндэж гэж бас өөртөө шингээж явахыг хичээж явдаг. Хүн анх хөлийн албанд анх эрэхтэй бол одоо би хилчин болъё, эх орноо хамгаалъя. Одоо би өстө эх орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд амьдрал юугаа зориулъя гэж анх нэг бодож зорж ирдэггүй гэж би боддгийг. Улсынхаа хил дээр ажиллаад амьдраад ирэхлээр хүн хүссэн үсээгүй эх оронч болдог. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй болдог. Хилчин гэдэг одоо ямар агуу мэрэгжил вэ гэдгийг ясан махандаа хүртэл ойлгодог. Ингээд нэг ойлгосон хүн бол ер нь хилээсээ буцаж явах дургүй болчихдог. Одоо ганц хилчин хүн гэж ярихаас илүү хилчид гэдэг бол яг хамт олон. Заставын нэг хамт олон бол сүүлдээ нэг айлын хүүхдүүд шиг болчихдог. Нэгийг ээлж амралтаар яваад ирэхэд нь санаа түлээгээ байж идэг. Нөгөөт нь ч гэсэн ээлж амралтаараа явчвал хорцсон шиг заставдаа очихын түүс болол 90-ад оны ихэр чинь ээлж амралт 45 хоног гэдэг байсан. Ажилласан жил хамаарахгүйгээр. Ер нь 45 хоног ээлж амралтаа гүйцээгээд ирж байгаа хүнийг би ер нь ховрхон харсан шүү. Өгдөл нэг 20 тонол заставдаа ирэх ямар гоё ингээл ирж идэв. Тэгэхээр энэ хилчин гэдэг энэ мэрэгжил энэ хамт олныг ингэж бүрдүүлснээр хүний сэтгэл их өөрчлөгддөг. Сэтгэлгээ өөрчлөгддөг. Ингэж ижил хилчин болдог байх шууд юм да. Ер нь тэрнээс биш тэр авж байгаа цайландаа биш. Одоо би хилчин хүн би хилдэ хайртай гэдэг дээ гол нь биш. Ерөөсөө хилчин мэрэгжил хилчид ямар мундаг ийм сайхан хамт олон байдгийг мэдэрсэн хүмүүсүүд л эндээ үлдэж байгаа. Эрлэг хилчтэн сорог байж эх орны өмнө хил амлан оршиг баярлалаа та бүхэнд. Би ч эхээс долоола. Манай аав ч нөгөө насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Гэртээ цөөхөн байдаг. Ээж маань одоо биднийг 7 хүүхдийг бол өстой багаас нь өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Аав бол өвлийн нэг 3 сардаа хотод ирээд бос үед нь тэгэл тээвэрч явцдаг. 7 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх энэ гол үүргийг ээж маань авч
гэртээ үлдсэн хэдий болооч аав маань бол бидний энэ 7 хүүхдийг ажил амьдралыг бий болгох өсгөж өмсгөх ихээхэн хүчин чармайлт орж их сэтгэл гаргадаг ийм сайхан 50 хүн байсан юм аа. Манай аав чинь тэгэхээр тээврийн жолооч боловч нийгмийн сонгуульч хааны автоваз гэж байсан. Тэрэнд алхаж солтой тээврийн жолооч байсан юм баггүй юу? Тэгээ хүүгээ аварсан цэргийн хүн болгоно гэдээ надаас асуухт нь би тэгээ аавъя гэдэг. 10 дахь ангид байхад нийгмийн сонгуульч хааны болсон хүчнээс сургуулиуд дээр ирж судалгаа авч ирсэн. Цэргийн сургуульд орох. Нэг цэргийн хувцастай хүн ирсэн, милиэд хүүхд цуглуулсан ярилцаад байжсэн. Тэр хоорондоо бол бүгднтэй нь уулзаад судлаад байсан. Тэгээ яг явахдаа надаас бус хүүхдүүдийг харьжаа гэж явуулчаад надтай нэг тусдаа уулзаад за чамайг ийм сургуульд оруулах санал тавьж байна. Чи зөвшөөрөх үү гэсэн. Энэ бол нийгэм сонгуульч хааны харьяа Хөлийн цэгийн дээд сургуульд суралцуулах ийм санал тавьсан. Нөгөө сургуульд явж байгаа гэж очсон аваад шууд цэрэгт аваад Хөлийн стаф ажил тавьчихсан байхгүй. Тэгжэл одоо анх Хөлийн цэргийнхаа ногоон погон мөрцийг зүүж исэн да. Баян жандармны сургалтын төвийн дээр анх бид нэг палатанд анх танилцаж тэгээд цэргийн амьдрал яг тэндээс эхэлсэндээ юу Москва явах уул нь Москва явна гэж ирж байгаа бол сууч бид нар чинь цэргийн сургуульд. Тэгээд яг тэр олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцээд бас эр хүнд чинь бас хор шар байна. Гүүж хараах тэр бүх юм л одоо тэднээс хоцрохгүй төлөө хамт ингэж давсан. Тэгээ гүүхтэй хүртэл одоо энэ хоцорсныг ийгээд чирээл яваад. Тэгээ эндээс хүний цэргийн хүний үерхэл нөхрөл эхэлдэг. 90 оны 7 сар сургуулиуд төгсөөд нийгэм сонгуульч хааны болсон хүчний дээр шуулцсан. Биднийг бүгдийг хүлээж аваад. Тэгээд санд асуусанд нь би чи өөрөө Дорн говийн улаан уул цэргийн алба хасан учраас Дорн говь явъя гэсэн. Тэгдэг гэж зөвшөөрсөн. Тэр нь Дорн говийн улаан уул биш соёлын хэрийн отрод байсан. Тэгээ би соёлын хэрт ямар нэг одоо очихгүй гэсэн ямар нэг асуудал үүсэхгүйгээр томилтоо аваад соёлын хэрийн отрод очлоо. Би тэр хэцүү уулгал ставт жил хагас албаны үйл сургуулийн орлогч хийгээд тэгээ заставын дарга томилогдсон. Гэтэ энэ заставын даргын ажлын тэр өөрөө хариуцлага гэдэг бол бас үнэхээр хүнд бахархууштай ийм алба гэдэг бол яг заставын дарга болсон хойно ойлгож байгаа. Заставын дарга гэдэг бол участвлын эзэн. Чи энэ участкад төрийн өмнө чи хариуцчих ёстой хүн. Энэ заставын участкыг бол чамаас өөр хинч төрийн өмнө хариуцлага хүлээхгүй. Зөвхөн чи хариуцчих ёстой. Ийм хариуцлагатай алга. Чиний бичиж байгаа хэлийн албаны дэвтэр 100 жил улсын архивд хадгалагддаг юм. 50 жилийн дараа чи алдаа гаргасан байх юм бол чиний араас чинь алдаа чинь хөөгөөд ирэх боломжтой шүү гэж их л хүнд бэрх алба юм да гэдэг ойлголтыг бол өгч ирсэн л да. Хоёрын маань тэг анх танилцсан түүхээс хуваалцвал яаж танилцжээ? Манай аав ээж хоёр чинь бас Хөлийн цэргийн хүмүүс. Би бас хотод ажилладаг гэж байгаа зуныхаа амралтаар ерөө сүлийн хэрэл юм. Хөлийн цэргийн онгоц явдаг гэсэн. Тэгээд Хөлийн цэргийн онгоцонд сууж явж байгаад одоо энэ Батбаяртайгаа танилцчихсан. Миний хань тэр онгоцонд сууж явж таарад тэр яг нэг зэрэглээ суудал тэр онгоцонд сууж таарад. Тэгээ бараг тэр чинь хоног өнжөө явсан онгоц шүү дээ. Тэр хооронд хоёулаа ярилцаж танилцаад Одоо ингэ батад анхны захиан дээр ч юм уу юу гэж биччихсэн бол одоо сандгаа та. Тийм тэгэл тэр үед чинь юу яажсан. Намайг одоо хурдхан шиг ирмээрээ л гэдэг. Хурдхан ирээд хоёулаа нэг дороо одоо амьдрий гэл. за нэг жил хагасын дараа тэгээд Хөлийн заставта айл болж илаа да. Та чи ямар мэрэгчлээ юм бэ? Би эрх зүйч мэрэгчлээ.
Яг мэрэгчлэр бол бас ажиллаагүй шүү ер нь. Ямар ажил хийж ив? Хилийн заставд болохоор чинь би эхлээд чинь нөгөө угаагч сайлчин гэд хийж илаа. Дараа нь тогооч хийгээд дараа нь чи ариун цэрийн зааварлагч болоод. Тэгэл янз бүрийн ажил хийжлээ. Тэгээ хилийн авторитет болохоор нөгөө халуусны юмд эхлэгч ажил. Нэр би нэг өсчний нөгөө нэг бас юу төгсөд, курс төгсөд өсчин болсон. Тэгээд би дээр хилийн 068 дараа ингээд халуусанд юу хийчихсэн. Өсчин хийчихсэн. Өсчний ажил хийчихсэн шүү. Хичнээн олон төрлийн мэрэгчлээ юм дээ энэ чинь. Харин тий. Тэгээд ер нь бол одоо энэ би тэгж боддог шүү. Ер нь энэ хил хамгаалах байгууллагт ажилласнараа тэгэл ер нь манай энэ хилчин эмэгтэйчүүд бол аюу тийм хөврөх чадвар сайтай юм гэж боддог шүү. Ямар ч ажлыг юм хийж байгаа юм да. Би бол зөндөө л өстө нэрэ хүртэл хийж исэн. Тэгэл ер нь өстө хийгээгүй ажил байхгүй юм байна. Би чи хантайгаа хилийн заставд анх нийснээс хойш одоо 30 гаруй жил болж байна. 34 жил болж байна да. Тэгээ би нөгөө үе нэг бодогддгийг ялангуяа одоо ингээд нэг хилийн отроод өдөртөө явж явах үедээ би нэр өөр хантай байсан бол би ингэж явж чадах байсан болов гэж. Амжилттай яваа эр хүний ард заавал ч хүчрэхэг эмгтэй байдаг гэж үгөөд шүү дээ. Тэрэн шиг хүн ар гэрээ амьдрал нь доктортой санаа зовх асуудалгүй байж ижил албандаа амжилт гаргадаг, ажилдаа сэтгэл дүүрэн явдаг. Ийм одоо миний ань бол одоо яг миний энэ бүх нөхцөлийг бол бүрдүүлж өгсөн байна. $1997 онд Хангийн заставын дарга байхад нь Ахмад Салтай байхад нь би анх танилцж очиж. Ингэж одоо бид нэр цаашдаа хамтарч ажиллах ийм сайхан боломжоо болцоо нэгдсэн. Тэгээд Батбаяр хорондоо хошууд цолоо гэдэг. Ингээд маш сайн ажиллаж байгаа юм байна гэдэг ийм ойлголт. Тэгээд тэр үед улсын тэргүүний заставын дарга болно гэдэг бол бас олон үзүүлэлтээр доор хаяж 5 үзүүлэлтээр одоо дөгнөгдөж тэгээд одоо тэргүүний заставын болзол хангасан байдаг. Тэгээд энэ заставыг одоо олон жил дарга орлогчоор ажиллаж залуу зандан насандаа солийн хээрийн одоо Хангийн заставын хил дээр өөрийн гэргийнхээ хамт одоо Ахмад Сал хүртлээ тэнц ажиллаж албаасан байдаг. Танах хэдэн хүүхэдтэй айлвэ гэд асуухад бид хоёр хүүхэд гараагүй байгаа гэж. Тэгэхээр дарах хүн ч одоо биерүүлтүүнийхээ боловсрал тэр өвчин зовлоныг анхаарч явахгүй бол нэгдүгээрт нойрын асуудал шүү дээ. Энэ биерүүлтүүнийхээ эрүүл мэндийн асуудлыг тэр үед нь одоо за би чамайг одоо дотоод ахтай одоо суралцуулъя. Энэ хооронд одоо эхнэрээ эмчлүүлэх ажилтай бол арга хэмжээ аав. Тэгээ одоо өөрийнхөө үргэлжил өрөөхтэй болох хэрэгтэй шүү дээ гэдэг ийм арга хэмжээг авсан юм аа. Тэгээ одоо сүүлд нь 2000 онд ч билүүдээ 4-5 дугаар ангийн охиныг манай хилийн цэргийн шинжилгээ арга хэмжээнд дээр авчирч над өндөрлүүлж байсан. Анх уянчин отроод очиход манай охин ой 1 сартай байсан. Уянчин отродын цэцэрлэгт ороод тэндээ 1-р анги төгсөөд ирсэн л дээ. Тэгээд яг үндсэндээ торгоо захчин ард түмний дунд хэлд орсон. Тэгээд манай хүүхдүүд яг үндсэндээ бол торгоо дээр цэвэр ирдэг ийм хүүхд болчиход хотод ирж ирсэн шүү дээ. Тэгээд 1-р анги төгсөөд 2-р ангид хотод сургуульд оруулсан чинь энэ хэлн ойлгохдохгүй хүүхдийг авахгүйгээд нөгөө багангийн багш нар нь авдгүй. Ээдүү цогцлоор сургуульд бүр хүн гууж ээж нэг юм хүүхдээ сургуульд оруулж ирсэн. Хилийн манаанд одоо цэргүүттэйгээ яваад ирэхэд гэр дүүрэн инээд хөөр дулаан хоолундтай хаа ёсноо тэр заставынханд хөндлөгдөж хайрлагдаж явдаг эмэгтэй л дээ. Юу л вэ хүнд байгаагаа барьж идэг. Аяг хоол хийсэн ч
заставынхаа дуудаад цог хоол идчихэдэг тийм сайхан нийтч. Тэгээд хамгийн гол нь хүнлэг. Би ханийга хүнтэй уурлаа хэрэлдэж байгааг бол ер нь хараагүй. Дандаа л хүнтэй сайхан зөв харьцаад ингэ явж идэг. Одоо миний амьдралын одоо гол түшиг тулгуур маань миний хайн байж ижил би бас энэ бас олон жил хэлийн застаа очроод дээр бас удирд ажил хийгээд явсан гэж би өөрийгөө боддог. Тэр олон хүнийг удирдах чинь бас нэг ажлын юу гэж бас нэлээд байгаа шүү дээ энэ хүнд чинь. Тийм учраас гэрийн хамгийн гол нь амгалан тайван сайхан байлгаж одоо стресстэд орж ирэхэд нь гэртээ инээж ухтаад сайхан тэр стрессийн тайлах би бол тэгжил боддог байсан. Тэгэл арга гэрт бол янз бүрийн ямар ч тийм асуудлыг бол би өөрөө л ингээд зохицуулаад яана гэсэн үе тэгээд байна ингээд байна гэж Батөр юу тэгж юу яадаг байсан. Би дандаа л арга гэрээ бүх юмаа зохицуулаад үнэхээр чи арга гэрт бол санаа зовхгүй ажиллаа л сайн хийж ажиллаа л миний сайн игэрэл гэж дандаа хэлцүүлдэг байсан. Битээ ажлын юмаа бодороо тайван амгалан гэртээ ерөөсөө ажлын тухай нэг ч ойлоо яахгүй шүү гээд ярихгүй шүү гэл тэгдэг байсан. Чухал зарчим юм шүү тэр чинь тий. Тий. Одоо хамт ажиллаж ийн дээр нь гэртээ орж ирээд ажиллаа яриад тэгэхэд ихгүй яасан ингэ байвал тий нэг ч ер нь манай гэрт бол тэр ажлын тухай ер нь ярихгүй шүү. Энэ хооронд ч хэд ч нүүс юм дээ. Тий зөндөө нүүсээ. Гэдэг айл. Зөндөө нүүсээр авал тэгээ Батөр чи ажил төрөлгээд ямар тэр болгоо надад тусалахгүй ш. Тэгээл өөрхий нөө энэ тэнд нөхөрс дандаа сайхан ангийн хамт олон гэж ястай сайхан хүмүүс. Дандаа нөө ер нь тэгэл оцсон болгоны энэ ангийн хамт олон аягүй сайхан хүлээж авч ийсэн. Тэгэл ер нь аягүй сайхан хүмүүстэй танилцаад одоо хүртэл холбоотой ингээл байцгааж шүү дээ. Ховд ингээд аягүй сайхан хүмүүс байна. Бас ингээ найз нүтгэл одоо бид ч орж гараал явж гин. Сүлийн эрийн отроо төвсгөл байна. Өө энэ тэнд явахар чинь сайхан хүмүүстэй тэгэл төрсэн ах ихч өөрсдөө сайхан найз нүхт болол тэг явцгааж шүү дээ. Хоёр 2014-өөс 2019 онд ажилласан 5 жил ажилласан ангид эргэж ирж байна. Сэтгэл маш сайхан байна. Энэ хугацаанд анги маань их улам сайхан өнгө гэгээтэй болсон байна. Манай ангийн хамт олон их хөдөлмөрч ажилласан эвтэй хамт олон байдаг. Нөгөө хугацаа зэргийн албан хаагчгүй анги гэдэг утгаараа манай овчар алхагч нар их ажилласан. 5 жилийн дараас ингээ хүрээд ирэхэд үнэхээр ангийн маань өнгө төс сайжирсан, ажил үйлс нь өндөр байгаа. Илт харагдаж байна. Сайхан байна. Бүгд л улам сайжирснаас биш ер нь ийм болцсон байна. Энэ ингээ муудсан байна гэх юм үнэхээр нүдэнд харагдахгүй байгаа сэтгэл их өндөр байна. Энэ жагсаалбаг бид нар 2014 онд хийсэн. Манай ангийнхан бол нэг 7 хоногийн дотор л энэ жагсаалбаг хийсэн дээ. Тэгээд энэ жагсаалбаа дээр анги маань ангиа би үндсэндээ 5 жил удирдах 5 жил энэ жагсаалбаа дээр ангиа өглөө болгон хүлээж авч хамт олондоо мэдчилдэг байсан. Энэ доосонч маань одоо миний амьдралд хамгийн сайхан дурсамжтай үеүүдийн нэг гэж би байнга бодож явдаг юм аа. За. Сайхан зогсож байна. Сайхан зогсож байна.
би чинь сургууль төгснөөс хойш дандаа говьор явцсан учраас одоо хангаад ажиллах одоо ямар нэг тийм ойлголт, хойд хэлийн хилчдийн одоо энэ алав хаах хил хамгаалтын үйлдвэрийг явуулах тухай үнэхээр одоо ойлголт бол байгаагүй. Зарим заставууд нь сумын төв дээр юм гайхажил одоо сумын төв дээр бас застав байж болдгүй юм багтай гэж 14 хоногоор явж байгаа хилийн харуул маань эхний 2 өдөр холбоонд ороод холбооных нь бүх батареанууд суучдаг. Эргээд холбоо хийдэг. Тэгэл одоо эргэж ирэндээ гэж араас нь хүлээгээ сууж идэг ийм л хүн нөхцөлтэй байсан. Тэгээ 5 жил ажиллахын хугацаанд энэ ой тайгын хил хамгаалтын онцлог, ой тайгын хилчдийн энэ агуу хөдөлмөр үнэхээр ямар агуу байд юм гэдгийг би бол ойлгож үнэхээр сүгэлдээ бол одоо хөвслийн хилчдэр үнэхээр бахархаас өрөөр байгаа байхгүй. Ийм хүнд нөхцөлд улсын хилийн энэ аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг бол хэрийн аавын хүүгийн хийж чадах ажил бол биш юм байна гэдгийг ойлгосон. Манай хөвслийн хилчд бол энэ байгалийн сайханд зогссон юм сайхан хязгаар нутгаа хамгаалахаас гадна орон нутгийн ард түмэнтэйгээ нийлж энэ байгаль орчныг хамгаалдаг. Энэ байгальтай их хайртай ийм хилчд байдаг. Одоо бид нэг энэ хадиртын голын ирэг дээр ингээд зогсож байна. Одоо өвлдөө бол манай адуу энэ лөө орж өвлждөг. Заставын адуу өвлжэний нутаг энд байдаг. Бас явуулгүй 4-5 жилийн дараа эргээд ирэхэд бас хуучин нутагтаа ирэхэд бас сэтгэл ууйг сайхан байна. Одоо удахгүй ингээд энэ мус хайлаад наагороод ирэхлээр энэ хавьд бол тэнд одоо аршаан бас байдгийн тэнд. Энэ зундаа бол аршаанчд энэ л ихэрнэ, гадаа дотоодын жуулчдын хэрнэ. Тэгээд тэр хэмжээгээр бас манай хилчдийн ажлын ачаал бас энэ зуны үйлрэлд бас нэлээд нэмэгддэг ийм онцлогтой байна. За сайн байна уу гамбах? Сайн явж гэнэ үү? Сайхан зусж гэнэ үү? Сайн зусж байна. Ажил өндөр. Өндөр байна. Бидгээ танаар хоцолсон шавар шавхаа ихтэй машин хүрэх аргагүй болсон. Харин та тосоод ирдэг нэг сайн боллоо. Өнөөдөр явж тантай уулзчаад явъя гэж бодлоо. Пост ирдээ. Их баярлалаа. За цослон сайхан. Сайн сайн. Танаа хүүхдүүд сайн юм. Сайн сайн. Энд чи дараа нөгөө бизнес үүсэн байна мөн үү? Мөн. Би бас харж исэн санагдаж байна. Монгол улсад цорын ганц цаатан амьдардаг нутаг бол манай хөвслийн цагаан нуурсан байдаг. Энэ цагаан нуурын цаатан иргэд мөн ер нь өлжөө, хаваржаа, зунслал нь бол голдуу хилийн ойролцоо байдаг учраас манай хилчтэй байнгын хамтарч ажилладаг. Манай хилчтэй ер нь тэр цаатан ард иргэдтэй хамтын ажиллагаагаа сайхан өргөжүүлж явсан зөвхөн Батруудад ажиллаж байгаа энэ хугацаанд орон нутгийн ард иргэдтэй маш сайн хамтын ажиллагаатай байх ёстой. Ард иргэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг ойлгуулдаг.
сурталчилдаг. Тэгснээр ард түмний дэмжлэгтэйгээр энэ улсын хамгаалалтаа зохион байгуулах юм бол бас хилчдийн ачаал тодорхой хэмжээгээр багасдаг. Хөвсгөл аймагт ирээд аймгийн застарт санал тавьсан би. За энэ хөвсгөлийн энэ ард ирээд бас манай хил хамгаалтын талаар тодорхой ойлголт их багтаа гэдэг юм байна. Энэ дээр одоо аймгийн даргатай хамтарч ажиллах байна гэсэн. Тэгээд тус сургуулийн зөвлөлийн гишүүдийг аймгийн тус сургуулийн зөвлөлийн гишүүдчтэй дандаа байгууллагын дарга нар байдаг. Тэднийг бүх сумд хуваарлж өгөөд тэгээд сурталчилгааны ажил явуулсан. Тэгээд сурталчилгааны ажлын үр дүнд Хөвсгөл аймгийн ард иргэдээс хил хамгаалах байгууллагад агт морийн тусалцаа үзүүлэх аян өрнөд 2 жилийн дотор 287 адуу манай атериодод бэлгэлж ирсэн. Энэ нь бол одоо тухайн үеийн мөнгө аншиг тооцоод 200 гаруй сая төгрөгийн ийм дэмжлэг үзүүлжсэн. Манай бүх заставууд хүүхд харах үйлчлэгтэй болсон. Нэг заставт бол бүр сумын цэцэрлэгийн салбар байгуулагдсан. Албаагчд минь ажиллаа тараад нөгөө гэрлүүгээ явах хооронд хүүхдүүдийн цэцэрлэг тарцсан байдаг. Тэр үед нь бид манай хүүхнүүд минь ингээд ээлжлээд хүүхдүүдэд харж тэр бас ингээд хүүхдүүдэд хараад бас хичээл номыг хийлгээд ингээд хардаг байсан. Тэр их одоо албаагчдаг бас ажиллаа ая тухтай хийхэд нь бас хэрэгтэй зүйл байсан. Хүүхдүүдэд саатуулах тийм өрөөнүүд ингээд жижиг өрөөнүүд байгуулад тэрийгээ бас манай хэлийн цэргийн салбарынхан маань бас аюу амжилттайгаар бас ажиллуулж ирсэн. Би 2019 онд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилласан гэдэг бас энэ сайхан цалыг аваад тэгээ одоо аймагт ирэхэд манай аймгийн удирдлага аман манай хэлийн цэргийн ангийн удирдлага манай Батбаяр хорондоо бас үлээр хөгжмөө авчихсан энэ аймгийн одоо үдэж мордуулдаг гэдэг энэ бухта хөтөл байж байгаа. Энэ бухта хөтөл дээр одоо биднийг намайг одоо хүлээж авч ингэ тосч авч ирсэн. Тэгээд энд бас би бас сэтгэл огшиж бас улсын хилд алав хааж ирсэн хүн чи ийм сайхан байдаг юм байна. Бас олон хүн хүндтгэдэг юм байна гэж ингэж бас огшиж ирсэн юм байнамаа. Тэгээд Батбаяр дэх баярлж идэг. Манай Батбаяр бол бас үнэхээр бас олон түмнийг өдөрч чаддаг. Тэр дундаа бас энэ 3 үеийн хэлхээсийг сайн бүрдүүлж ажилладаг хүн гэж би бас бодож байгаа. Хорондоо Батбаяр гэдэг хүнд бас их баярлж явдаг. Энэ хүн бол намайг бас хүний амьдралд бас жаргал зовлон янз бүрийн юм тохиолдно. Тэгээ хэлийн мананд явж явах түн нэг дүү маань бэн модод эмнэлэгт Улаанбаатар хотод байсан. Очиж цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвчээсэн. Тэнд ээж аваар маань сахиж агаад тэгээ манай ангийн захирагч бас тэнд би байдаг шалтгаанаар эмнэлэгт хэвчиж яхад нь уулзаад тэгээ одоо дүүн ингээд юм байгаамаа гэж хэлээд тэгсэн. За би яах вэ? Арга олноо. Тэр Батуултай хизээч бит хоёр арга олох бах. Би эхний ээлжинд хүүгээ чинь дуудъя. Тэгэд одоо надад байгаа мөнгө карманд байгаа юм аа. Мөнгөө одоо та хоёрын данс руу хийж өгье. Та хоёр хүүгээ охиноо ямар ч байсан ахын нэртэл байлгаж байгаараа гэдэг. Манаанаас сууж очиод дүүгээ нэг сар асарсан. Тэгээд одоо тэр л их сайхан санагддаг. Даргадаа их баярлалаа. Сэшүү тэгээд одоо мөнхий тэр бол одоо миний цэрэг хүний хувьд бол одоо тэр шиг сайхан дурсамж бол байхгүй. Дараагаараа тэрэнд л их бахархаж явдаг та. Тэгээд ганц надад гэлгүй энэ олон зуун цэрэгтэй хүн бол тэгэл хүн болгонд л тиймэрхүү сайхан сэтгэлээр хандж явдаг. 2000 онд 10 сард би нөгөө Өнчөө хотын дараагаар томилогдод очиод манай наган зам Өнчөө хотын дараагийн штаб дарга болцсон байсан. Тэр чинь үндсэндээ сургууль төгсөөс хойш 10 жилийн дараа наган зам тэр яг цуг ажиллах тэр 2000 оны үед бол хэлийн цагийн байдлын нөхцөл байдал хүнд байсан. Гойволтой, ховд, баян хөлгийн энэ 3 хэлийн отруудын хэсгээр спирт орж ирж ирсэн. Яг спиртний баг манайх чи аяндаа ингэж баг нэрлэдэг. Тийм хүнд үе байсан л да. Ялангуяа хэлийн бомб дэгцэн үеэр бол ерөөсөө Улаанбаатар хотоос спиртний одоо гол ченж нөхдүүд очдог. Тэгээ бомб хаагсан дараагаар хилээр хууль бусаар одоо автомашинаар спирт оруулж ирдэг төчүүд их гардаг. Тийм эс. Тэгээ нэг өдөр байжсан манай охин Исладанд ажлын хувцас гэдэг нэг хар хувцас байсан юм а. Дарга энийг надад өгчл гэж. Тэгсэн нөгөө хар хувцсны хартал дээр спиртний хэрэгтэй тэмцэх тусгай дасаг гэж товчлцсон. Тэгээ цагаанаар ингээд яатсан. Энэ дээр бас нэг юм логотой. Бас нэг лого яг цагаан бидний төвд чи юу ах юм?
картон нэр юм уу цагаан бодлоор ингээл борлооноор зохиол. Тэгээд нэг нохоотой. Тэгээ энэ хэдэг анх Байтгийн бомб руу Байтг улаастан бомб нэгтгэд гаргаад сайн ажилласан маш их зөрчил илрүүлсэн. Энэ ховдын 2 бомбтөр спирт оруулахад хэцүү болчлоо гэд дараагийнх юунд хэрэг нь багасаад нөгөө холоо сэрж гол хэрэг хийдэг усууд чи ирэхэ болоод тэгээд харин нэг 3 жилийн дараа бол сайхан жигдэрсэн тий. 3 жил бол үнэхээр үдсэн. Ганц спирт биш л дээ. Тэгэл хойд хилийн, баруун хойд хилийн хэсгэр чинь нөгөө малын хулгайч гэдэг дандаа зохион байгуулалттай юм хэрэгүүд. Манай Отродын хамт олон бол түүхэн уламжлалтай. Баруун хилийн толгорлолтын том ган байлдыг авч гарсан. Булган үенч Алтай сумын иргэд бол энэ хүнд үеийг давсан ард түмэн учраас хилийн цэргээ ялангуяа хилчдэг бол маш их хүндэлдэг, хайрладаг ийм ард түмний дунд орсон нь бол анхны өдрөөс л мэдэгдэжсэн. Манай анги хамт олон хэлдэг байсан. Манай ангийн хашин дотор нэг устай болох юм бол манай ангийн ногоон байгууламж бол сайхан болох боломжтой. Зөвхөн одоо энэ худын усаар услаад бол бас тийм сайн үр дүнд хүрэхгүй байна гэдэг. Тэгээ үе үеийн дарнаар бас янз бүрийн байдлаар энэ ус оруулах гэж оролдож исэн юм лээ. Энэ аз болд бидэнд яг тэр үеэр 2002-2003 онд Монгол улс бүгдийн тусдаад улсын хооронд байгуулсан хилийн гэрээ хилцээрийн дагуу 2002-оос 2003 онд хилийн багын тэмдэгтүүдийн газар дээр нь тодтогох, шинжлэх ийм ажил хийсэн. За энэ ажлын хүрээнд манай Отродоор 2 дугаар ажлын хэсэг байгуулагдчих. Хэсгийн дараагаар нь би 3 ажлын бүлэг томилогдоод ажиллаж ирсэн. Энэ ажлын бүлгүүдэд Улаанбаатар хотоос геодезийн инженерүүд ирж бидэнтэй хамтарч ажилласан. Энэ геодезийн инженерүүдээр бид ер нь үеийн чухлаас сувгаар ус татахад хаагур яаж татах боломжтой байна гэдгийг нарийн хэмжилтээр гаргуулж авч байгаад тэн дээр ажилласан юм. Бас миний амьдралд үлдсэн томоохон дурсамж үйл явдал бол энэ хилийн комиссийн ажил байсан. 3 жилийн хугацаанд манай хамт олон 600 гаруй хилийн баг тэмдэгтийг шинжилэн босгож улсын комисс төлөөлөж өгсөн. Тэгээ энэ 2 жилийн ажлын дүнгээр бол манай ажлын хэсэг хамгийн сайн ажилд 1-р байранд ороод өөртөөхөө ажлын хугацаанаас өмнө дуусгаад Баян Улгийн Отродын хэсэг рүү орж бас ажиллаж ирсэн. Тэгээ 2009 оны 7 сард Баатар цэцэг генерал намайг өрөөндөө Зэдүү орон дотор дуудаж оруулаад за чи солийн хэрийн Отродод нэг 2 жил ажиллаад ирээ гэдэг санал тавьсан. Тэгээ би зөвшөөрөөд тэгэл ер нь үндсэндээ 7 хоногийн дараа гэхэд би чинь ажлын хүлээгээд авчихсан. Ажилд орж ирсэн. Тэгэхээр бас их л багийн хугацаанд энэ асуудал шийдэгдээд явж ирсэн юм. Солийн хэрийн Отродын нэг онцлог гэвэл төв суурин газраас алсагдмал төрийн үйлчилгээ байхгүй. Бүгд хатан болог сум руу явж банкны үйлчилгээ авахд хатан болог сум руу явдаг. Багийн тодорхойлж юм авахд хатан болог сум руу явдаг. Цалингаа тавихын тулд хатан болог сумаас явж мөнгөө татдаг. Гэрэл захиргаан, байнгын гэрэл захиргаан байхгүй. Харилцаа холбоо байхгүй. Ийм л байсан л да. Тэгээ бид хэд ярилцлаа. Ер нь энэ төрийн үйлчилгээг энэ анги хамт олондоо яаж ортолох вэ гэдэг. Тэгээ бид хэд ярилцаад ер нь нэг баг байгуулал яасан. Ангийнхаа албан тоотон дээр бичиг боловсруулад аймгийн иргэдийн хуралд төгсний дагуу замын шамд нэртэй баг байгуулах ийм зөвшөөрөл авсан. Тэгээ хатан болог сумын 5 дахь баг болж зохион байгуулагдсан. За ингээд байж идэл банк санхүүгийн асуудал бас нэлээд хүндрэлтэй байлаа. Тэгээд хаан банк, төрийн банкнд санал тавьд манай багийн төв дээр уу замын шамд баг, Отродын төв дээр танах банкны салбараа нэг хичээгдэх санал тавьсан. Тэр үед манай цайлан хаан банкээр тавигддаг байсан. Тэгээ хамгийн түрүүнд төрийн банк манай саналыг дэмжиж 3 хоногийн дотор манай Отродын төв дээр банкны салбар нээсэн. Манай хамт олон ямар ч лээс нэг цалин юм авах, хүүхдүүд рүүгээ мөнгө шилжүүлэх, мөнгө хүлээж авахд бол 45 км хатан болог сум руу явах шаардлагагүй боллоо. За тэгсэн манайхан ер нь их санал тавьж байна. Дараагийн гар утастай болохгүй бол ер нь манайхад гар утасгүй үлдлээ гэдэг. Тэгээ Mobicom корпорацид бас санал тавьсан. За манай дээр ингээд гар утасны станц оруулж өгөөч гэдэг.
Энэ саналыг бас Мовеко маш хурдан хугацаанд шийдээд бас нэг 14 хоногийн дараа бүлэг ирээд манайд нэг антин байрлуулад гар утастай болсон юм а. Тэгсэн чинь 2010 онд Хилгамуулах ерөнхий газрын даргын зөвлөл манай өтрөд ирж ажилласан Сэрлэн генерал өөрөө зөвлөлийн гишүүд авчираад. Зөвлөлийн гишүүд манай дээр ажилласны гол үр дүн бол соёлын хэргийн өтрөдийг гэрээчлэлчний албан шилжүүлэх гэдэг ийм шийдвэр гараад 2011 он гэхэд манайх гэрээт зэрэг хүлээж авах бэлтгэл өрөө хангагдсан. Хилийн цэргийн командлагч өөрөө бичлэн ирж энэ бэлтгэл ажлыг шалгаад манай анги хамт олныг бол одоо энэ жилийн хугацаанд энэ бэлтгэл ажлыг маш сайн хийсэн байна. Ер нь бол танай хамт олон ажил хийвэл бас үнэхээр чанартай сайн идэх хамт олон байна шүүгээд манай отроо дээр үнэснээ шагналын хор бууж илээ. Хилийн цэргийн командлагч. Тэгээ 2011 оноос Хилгамуулах байгууллагын хэмжээнд 2 дахь хилийн отроод бүрэн хэмжээр гэрээт цэргийн албанд шилжсэн. Одоо ер нь бол соёлын хэргийн отроод гэрээт цэргийн албаны үйл ажиллагаа бас хилийн цэрэгтэй үлгэршээ болох хэмжээнд явагддаг. Даргын зөвлөл ирээд ажиллаж байгаа хугацаанд бид нар бас нэг санал тавилаа. Сомын төвөнд тоггүй байхад одоо нэг отруудаар цог татахгүй байлгүй, зам харилцаа ирэхгүй байлгүй, сургууль ирэхгүй байлгүй. Ер нь бид хүмүүсийн нийгмийн асуудыг шийдвэрлэхийн тулд отруудыг нүүлэн шилжүүлэх саналтай байна гэдэг саналыг тавихад Хэрлэн генерал тэрийг маш зүйтэй асуудал байна. Энийг нь шийдье гэдэг шийдвэр гаргаад над үүрэг өгсөн. За чи хамт олонтойгоо ярилцсан. Хаашаа нөхөө? Яаж зохион байгуулах гэдэг саналаа надад шифрээр явуул. Ангийн хамт олон 98% нь хатан болог явъя гэдэг санал тавиад. Тэгээ хил хамгаалах ерөнхий газрын даргад шифрээр илтгээд хатан болог сумн дээр 60 га газар аваад 2013 онд засгийн газрын тогтоолгож соёлын хэргийн отруудыг хатан болог сумд ийм координаттай газарт шилжүүлэн байрлуулах гэсэн засгийн газрын тогтоолго байсан. Энэний дагуу 13 онд 119 дэх ангийнхан маань хатан болог сумн дээр манай отруудын төвийн барилгыг шинээр барих ажил эхэлсэн. 2014 онд ажил эхлээд нэг удаагүй байхад Хөвсгөлийн отруудын дараагаар томилогдоод 5 сард явсан. Тэгээ одоо бол манай соёлын хэргийн отрууд бол Хилгамуулах байгууллагын хэмжээнд үлгэр жишээ отруудын төв болоод явж байгаа бас баяртай байдаг. Батбаяраар бол үнэхээр бас бахархдаг. Тэгээ өөрөө ч гэсэн бас энд ороод ажиллаад амьдраад тэг үнэхээр энэ хил хамгаалах байгууллага гэж энэ сайхан буянтай албаар бол миний хувьд аюу бахархаж явдаг. Үнэхээр сайхан алба. Гэт 22 жил одоо отруудын дарга хийнэ гэдэг бол энэ хүний өөрийнх нь эзлэх байр суурь тэр хөдөлмөр санг илэрхийлж байгаа том одоо тангарагтай үнж байгааг тод илэрлэнэ гэж би одоо хэлэх ёстой. Одоогийн командс лавсар маань энэ Батбаяр маань лав гинэн эдгээр маань одоо нэг үеийн одоо курсантууд нөгөө Баабушкины арио гэдгээр нь алдарсан Баабушкины сургуулийн одоо сүүлийн жилүүдийг мошигж байгаа тондож үлдсэн ийм шилдэг боловсон хүчнүүд энийг дээ гэж ингэж бодож байна. Ер нь цэргийн нөхөрлөл гэдэг бол хүний амьдралын одоо тийм элбэг хангалуун тийм үеийн нөхөрлөл биш. Яг л нөгөө 18-та хүүхдүүд анх одоо эцэг эхээсээ холдоод хэдийгээр сайхан алба боловч хатуу зовх үед зовж идэг, баяс чөөрөх үед баясч идэг. Батбаяр найз маань одоо 23 жил отряд командлна гэдэг бол амаргүй алба. Нэг газар суугаад байгаагүй. Тэр уулын бүс, тэгэл энэ ой таагийн бүс, тэр одоо өмнө одоо говь цэлийн бүс. Айхтар одоо үйлдвэрийн газар хариуцлагатай тийм. Энийг одоо ингээд удирдаад явна гэдэг бол 5 жил, 7 жилээр ингэж явна гэдэг бол хүнээс бас тийм ч амаргүй болов гэж би ойлгож байна. Энэ одоо энгийн амьдралд гэх юм уу да. Тэгээ одоо хөл тавьж байна. Их амжилт хүсье. Улам одоо найз нөхдийн маань үерхэл нөхөрлөл маань мөнхөд орж яваасаа гэж хүсье гэх найзтай. За баярлалаа. За. За.
Оёхон жамтан болдоо. Элчин хүн гэдэг бол эх орныхоо төлөө өргөсөн тангарагандаа үнэнч байгалийн бэрхшээл, хатуу хөдөө зовлон, жаргал бүхнийг л даах тийм төвчээртэй. Тийм үнийг л эх орон чих байх. Ноёд офицеруудаа мөрөөрчин орсон бүхэн гялалтсан баатар болдог. Мөрцсөн дээр чинь эх орон яралзан багтдаг. Та нараас минь илүү авьяатан гэж үгүй. Та нараас минь илүү зоригтон гэж үгүй. Цэцэг хагдран унахад уярдаг та нар минь. Цэрэг халагдаад явхад гуйндаг та нар минь. Цэцэн шүлгийн бадганд уярдаг та нар минь. Цэнхэр хилээсээ холдвол унтардаг та нар минь. Шилийн богдын оройгоос салхинд тавьсан андгай. Шидэмгийн үгнээсээ буцвал ёсонд хазгай. Эрийн хиймор офицерууд та нар гэрийн хоймор өтлөхгүй хилийн эдтэй.